яг сүүлийн жилд яг мэржлийн үний зүгээс ингээд анзаархаар ном хэвлэлд бичснээр ч гэдэм үү те бид нэр интернет, техник, технологи одоо маш өндөр хөгжилтэй ертөнцид амьдарч байгаа. Тэр нь эргээд биднэрт нэг талдаа маш олон эрэг ч юм уу юмыг аягүй хэлбэр болгодог юмыг авчирж байгаа ч гэсэн нөгөө талдаа бидний сэтгэл санаанд ялангуяа яг одоо цагтаа байх, тайван байх, одоо өөртөө сэтгэл хангалуун байхад маш сөргөөр нөлөөлж байгаа одоо зүйлс харагдаж байгаа. За яагаад тэгэхээр одоо хин нэг ямар нэг юм хийхэд тэрийг дагаад хийх ёстой юм шиг те. За бараг нэг мэрэгчлэлтэй байх нь хангалтгүй, олон төрлийн чадвартай байх хэрэгтэй, хүн заавал амжилттай байх хэрэгтэй, тэгжээж хүмүүст одоо үнэлэгдэх, хүлээн зөвшөөрөгдөх юм, хайрлагдах юм юмыг бид нар одоо мэдээллийн их урсгалаас ч гэдэг юм уу, эсвэл хин нэгний сториг ч гэдэг юм уу, тэ түүхийг ингээ үзснээрээ өөртөө харьцуулт хийгээд тэрнээсээ болоод заримдаа өөрийнхөө хүсэхгүй байгаа зүйлийг ч гэсэн хийж байгаа тохиолдлууд ингээд маш их сэтгэл зүйн зөвлөгөөнд ирдэг. Чи яг өөрөө хүсэж байгаа юм уу? Эсвэл хэн нэгэн чамайг ийм байвал илүүмлэнэ гэж бодож байгаа учраас чи энийг хийхийг хүсэж байгаа юм уу гэдгийг бид нэр одоо ялгаж зааглахад нь чиглүүлэг үзүүлдэг ч гэдэм үү. Тэгснээр эргээд илүү өөртөө итгэлтэй аль болох одоо цагтаа амьдралдаа сэтгэл хангалуун тий заавал би хүнтэй адилхан болох албагүй байж гэдэг юм тодорхой сонголтуудыг хийхэд нь одоо манай мэрэгчл тусалдаг. Тэгэхээр энийг нөгөө бид нар газардуулах арга зам, газардуулах техник гэж бас нэрлэдэг. За тэгээд маш олон төрлийн юм арга техникүүд байгаа. Хамгийн эхлээд миний хамгийн санал болгодог техник бол амьсгалын дасгал. Эхлээд бид нар амьсгал дээрээ төвлөрч сурах нь чухал гэж үздэг. Төрөний арьсан завгүй ертөнцид байхаар бид нар байнга нэг юм төвшөөртэй, яарсан, сандарсан, амжуулах хэрэгтэй гэхээр бидний бие махбод өөрөө маш ухаантай учраас байнга юм нэг юм аюулын ч юм уу тий төвшөөрийн горимд орчдөг. Тэний кофего ихтүүлсэн юм шиг мэдрэмжтэй. Ингээл нэг яарсан тий. Гэхдээ энэ байдал ингээ удаан үргэлжлэх юм бол эргээд бидрийг маш их ядраадаг. Одоо нойрны асуудалтай, хоол боловсруулахын асуудалтай болгодог учраас миний хувьд амьсгалын дасгалыг санал болгодог. Ялангуяа хөвлийгээр амьсгалах. Хөвлийгээр амьсгалах үед бидний хөвлийд байдаг наран сүлжээ хэсэг цочрох. Тэр нь эргээд бидний тайвшруулах тогтолцоог ажилуулахыг бидний биеинд сануулдаг. Тэгэхээр нөгөө хөвлийгээр амьсгалах үед эргээд бидний нөгөө дэлсээ дэвсэн зүрхний цохиолт одоо тавчтаад байсан амьсгалч гэдэг юм уу те чангараад байсан булчингууд сулрах боломжийг олгодог. Физиологийн талаас тэр. За оюун санааны талаас мэдээж нөгөө төвшөртэй үед маш олон төрлийн бодлууд хит уруулсан те одоо замбраагүй бодлууд төрдөг. Тэр үед илүү газартуулах техник юу байж болох вэ гэхээр бичих. Өөртөө юу бодогдоод байгаа, юу төрөд байгаа, юу санаа зовоод байгаа, юу хиймээр байгаа юм те тэр зүйлсээ бичих юм бол бид нар тийм газар тайвширж байгаа мэдрэмжүүд авч болно. За дээрэс нь мэдээж 5 метр хүүгээр дамжуулсан ямар нэгэн үйлдэлүүдэд хүн бас тайвширдаг. Ямар нэгэн үнэрийг өндөртөх. Ямар нэгэн хөгжим сонсох. За эсвэл сайхан зүйлийг, байгалыг харах ч гэдэм үү те. Тэгэхээр нэг 5 мэдрэмжээ. Эсвэл ямар нэгэн зүйлийг одоо хүртэх. Заримдаа юм зөөлөн сэвсгэр юм дуртай хүн байдаг те. Чихмэл тоглоом гэдэг тэрвэрдэг ч гэдэм үү. Тэгэхээр нэг юм 5 метр хүүгээ одоо ажилуулах замаар эргээд тайвшрах нь бидрийг одоо тайван байлгахад тусалдаг. Тийм сайн арга замууд байна гэж үздэг. За ер нь хувь хүний талаас ч тэр зөвлөгөөнд ирж байгаа хүмүүсийн талаас ч тэр хамгийн их одоо баримтлахыг өөртөө хөвшүүлэхийг одоо хүсэж байгаа зүйлийн нэг бол өөрөө амьдралын тэнцвэр. Яавал би нэг ингээд айтайхан өөрийгөө өвтөхгүй сэтгэл санааны асуудалд орчихгүй амьдрах вэ гэдэг асуулттай л хүн ер нь хөвчлэн ирдэг тий. Тэгэхээр миний хувьд болохоор яг психодинамик гэдэг чиглэлээр одоо сэтгэл зүйн зөвлөгөө цэцлэг үйлчлэгээ үзүүлдэг. Тэгэхээр бидний одоо баримтлагдаг зарчимд амьдралын тэнцвэр гэдэг зүйл өөрөө гэр яах вэ? Ажил гэр гэсэн хэмнэлтэй байна. Энэ тэнцвэрээ яаж барих вэ? Зөвхөн юм хоёр сэдвийн хүрээнд л хөвчлэн хүмүүс энийг ойлгодог гэж юм шиг харагддаг. Тэгэхээр психодинамикт ч гэдэг юм уу бидний одоо үзэж байгаагаар амьдрал бол 4 зүйлийг тэнцвэртэй байлгавал энэ өөрөө амьдрал айтайхан тэнцвэртэй байна гэж үздэг. Нэгдүгээр нь болохоор эрүүл мэнд буюу ерөнхий биеийн те сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг ерөнхий эрүүл мэндтэй холбоотой эсвүүд байна. Хоол идэх юм уу, нойрондоо сайн юм уу, эрүүл мэндийнхаа үзлэг тамрагдаж байгаа юм уу, сэтгэл санаа чинь дайжгүй юу те. За хоёр дахь том хэсэг нь болохоор бидний ажил буюу энэ нь гэхдээ
ажил гэхээр зөвхөн юм офисын ч гэдэг юм уу бизнесийг хэлэхгүй эрчүүч энерги зарцуулж байгаа ямар нэгэн үр бүтээлтэй ажлыг нэрлэдэг. Гэртээ сууж байгаа ээж хүн бол өдөржин хүүхдээ хараад бас тэнд үр бүтээлтэй ажил хийж байгаа тий. Тэгэхээр бид нэр цаг хугацаа зарцуулж байгаа зүйлийг за хоёр дахь хэсэг нь бол юм ажил байна. За гурав дахь хэсэг нь болохоор хамт олон гэдэг зүйл байдаг. Тэр нь найз нөхөд юм уу, гэр бүл юм уу, ажлын хамт олон юм уу, эсвэл дуртай сонирхлоор нэгдсэн юм бүлгүүд байх юм уу те. Энэ хамт олонны холбоо харилцаа гэдэг юм өөрөө хэр байдаг юм бэ? Чухал байдаг. За дөрөв дэх хэсэг нь болохоор амьдралын утга учиртай холбоотой хэсэг байдаг. Чи өөрөө амьдралдаа хэрсдэл хандлуун байна. Яг өөрийнхөө хүссэн амьдралаар амьдрч чадж гин үү? Яг одоогийн амьдрж байгаа амьдрал өөр чинь утга учир өгч гин ч гэдэг юм уу те. Энэ хэсэг бол өөрөө бас амьдралын тэнцвэрийг хадгалахад хамгийн чухал одоо нэг үзүүлэлт бас байдаг. Хувь хүнийхээ тал дээр бол өдөр тутамдаа өөртөө нэг сануулгыг хичээдэг. Эрүүл хооллох, за аль болох нэг алхаад явчих, лифтээр би шатаар явчих ч гэдэг юм уу те. За миний одоо амаар орж байгаа хоол ямар байна, эрүүл байна уу? За дээрээс нь миний сэтгэл санаа өнөөдөр ямар байна? Хэрвээ би гонигтай байвал би юунаас болж гониглаад байгаа юм бол тэр мэдрэмжээ одоо дарахгүйгээр гэх юм уу? Аль болох утга учирыг олох гэж оролддог. За ажлын тал дээр бол надад энэ дээр жоохон дутагдaltaй тал бий. Жоохон хэтрүүлж ажиллах гэдэг тал бий. Гэхдээ энийгээ өргөлж өөртөө сануулж аль болох сайхан амархыг ч гэдэг юм уу те. Одоо ажиллах үедээ яг эрчүүч энергитэй цагтаа сайн ажиллаад бусад үедээ аль болох амархыг өөртөө өргөлж одоо сануулах гэж оролддог. За холбоо харилцааны тал дээр оюутан байхад ч юм уу илүү залуу байхад илүү олон найзтай байх ч гэдэг юм олон хүрээлт байх тэр нь илүү утга учиртай эсвэл тэр надад их гоё таатай санагддаг гэсэн бол одоо болохоор надад яг чанартай гэх юм уу яг одоо намайг ойлгодог, дэмждэг, хайрладаг, үнэлдэг тийм цөөхөн чанартай найз нөхөд гэр бүл тэг хамт олон гэдэг хүрээлэлтэй байгааг би бол сонгодог болсон. Тэр нь ч гэсэн эргээд би энерги хадгалахад гэх юм уу тусалдаг. За амьдралын утга учирын тал дээр бол яг одоо бас энэ дунд насны одоо сэтгэл зүйн хямрал гэдэг зүйл бас энэ утга учиртай холбоотой байдаг юм шиг санагддаг. Яг би өөрийнхөө амьдралаар амьдарч гин үү те хүссэн юм хийж гин үү гэд миний хувьд болохоор яг энэ мэргэжлийг сонгосон миний амьдралын хамгийн одоо утга учиртай хэсэг гэж боддог. Одоо өөртөө туслах, бусдад туслах, тэрний эргээд миний амьдралыг илүү өнгөлөг, илүү аз жаргалтай одоо сэтгэл хангалуун амьдрахад тусалдаг. Тэгэхээр ер нь ажлаас бусад тал дээр бол тэнцвэрээ харьцангуй сайн хадгалдаг гэж өөрийгөө бодчихъя тий. Цаашд бол яг энэ одоо яг энэ ажилтай холбоотой зүйлс дээр бас одоо бодох эрх зүйлийг сонголтыг шаардлага хэрэгтэй л байгаа гэж санагдчихж байгаа яг хувь хүнийхээ зүгээс өөртөө шүмжлэлтэй хандвал